миний анзаарснаар мөнгө гэдэг зүйлийг бид нэр хэтэрхий бага ярьдаг. Манай монголчууд бид нэр мөнгөний тухай юусоо ярьдаггүй, хүүхдүүдтэй мөнгөний тухай юусоо даадаггүй, үе удмаараа ингээл ядуул яваад идэг. Тэгээд бусад орнуудын хүмүүсийг хараад гадаад улсуудыг харахаар улам баяжаал яваад идэг. Ялгаа нь юу гэхээр бид нар за энэ өдрийн мэндийг хүргье. Амар тайван байна уу? Амар дүүрэн байна уу? Мен дамор. Өнөөдрийн дугаараар та бүхэнтэйгээ би Тэмүүлэн гэж юу нэг хийе. Яагаад энэ Money Wise Master гэдэг чаналыг хийгээд идэгий? Яагаад ер нь юм хийх болсон? Ямар мотивацтай, ямар зорилготой гэдгийг ярилцъя гэж бодлоо. За өнөөдөр би Германы Дрезден хотод явж байна. Амралтаа авсан. Аялаад явж байна. Тэгээд халуунч биш, хүүдэнч биш. Гоё өдөр байна. Би та бүхэнд харуулъя. Ямар газар явж байгааг. Одоо шиг ингэж харах юм. Ингэж харах юм. Ийм гоё газар явж байна. Тэмүүлэн гэж яг хэм бэ? Хүмүүс ихэнхдээ өөрсдөө танилцуулахдаа өөрийнх нь тэр сурсан мэрэгжил айлсгүй хийдэг ажлаараа танилцуулдаг байдаг. Тэний үс үг юм бэ гэхээр би одоо жишээлбэл IT мэрэгчлэлтэй ч гэдэг юм уу? Би эдийн засагч гэдэг юм уу? Би цагдаач гэдэг юм уу? Би эмч гэдэг юм уу гэж. Тэгээд би сүүлийн үед өөрийгөө сурсан мэрэгчлэрээр танилцуулахаас ер нь их татгалзаад байгаа. Тэгээд тэр нь нэг туртай биш болоод байгаа. Яагаад тэгэхээр тэр миний сурсан мэрэгчлэл зүгээр яг мөнгө олох, маргаашхын талхыг олох, одоо тэр зэмсэг арга хэрэгсэл. Тэгээд тэр арга хэрэгслийг сурахын тулд ямар нэг мэрэгжил эзэмшсэн байдаг. Тэгээд тэр миний мэрэгжил, эзэмшсэн мэрэгжил намайг яг тодорхойлохгүй гэж би боддог. Тэгээд Тэмүүлэн гэж юу яг хэм бэ? Тэмүүлэн гэдэг хүн одоо 38 настай, 2 хүүхдийн аав, тэгээд нэг их нэртэй. Ер нь сурсан мэдсэн ер нь хүнд хэрэгтэй юм хийж бүтээх дуртай, саксоолох дуртай, спортод ер нь дуртай, тэг мөнгөний тухай ярьдаг, мөнгөн дуртай тийм хүн байна. Гэхдээ би яг өөрийгөө яг хийн, яг яах гэж энэ дэлхий дээр ер нь ирсэн гэдгээ бас их сайн нэг ойлгож амжаагүй л ойлгохгүй л яваад байгаа. Тэгээд энэ бүхнийг хийгээд яваа. Тэгээд яагаад Money Wise Master channel-ыг эхлэх болсон юм бэ гэвэл миний анзаарснаар мөнгө гэдэг зүйлийг бид нэр хэтэрхий одоо бага ярьдаг, хэтэрхий хөнгөн зүйл мэт одоо авч үздэг гэх юм уу да. Яг тэр мөнгө гэдэг бол маш чухал. Гэхдээ амьдралын хамгийн чухал зүйл бол мөнгө биш. Гэхдээ мөнгийг бол хойрогдуулж болохгүй, хайж болохгүй ярьж явах хэрэгтэй. Тэгээ тийм учраас ер нь мөнгөний тухай ярих хэрэгтэй байна. Мөнгөний тухай мөнгийг нь ойлгох хэрэгтэй байна. Мөнгө гэдэг зүйл чухал юм байна гэдэг зорилгоор иймэрхүү бичлэг хийгээ яваад байдیں۔ Тэгээ хүнд хэрэгтэй л юм шиг байна. Ялангуяа манай Монгол улс, манай монголчууд бид нэр мөнгөний тухай юусоо ярьдаггүй, хүүхдүүдтэй мөнгөний тухай юусоо даадаггүй. Тэгээд ингээд үе удмаараа ингээл ядуул яваад идэг. Тэгээд бусад орнуудын хүмүүсийг хараад гадаад улсуудыг харахаар улам баяжаал яваад идэг. Яагаад тэгэхээр тэр нэг одоо ялгаа нь юу гэхээр бид нар мөнгөний тухай ярьдаг, бид нар мөнгөний тухай ярьдаггүй гэж хараад байна. Одоо ерөнхийд нь ингээ харахад те өөр ялгаанууд байгаа л өөр олон хүчин зүйлүүд байгаа. Гэхдээ ер нь мөнгөний тухай ярих ёстой юм байлаа. Мөнгөний тухай ер нь ярьж явах ёстой юм байлаа, ярилцах ёстой юм байлаа. Тийм учраас би энийг хийгээд амаа. Мөнгөтэй болоход ер нь тийм хэцүү мүү гэж хүмүүс амьдралынхаа хизээ нэгэн цагт асуусан байдаг. Ер нь асуудаг бид нар. Ер нь яагаад зарим хүмүүс ингээ их мөнгөтэй болоо зарим хүмүүс нь мөнгөгүй байгаад ядуу байгаад яасан турштай. Гингүүт одоо миний ойлгосноор мөнгөтэй болохын тулд хамгийн эхлээд энэ толгооноос эхлэх хэрэгтэй юм л. Толгойдох тэр мөнгөний тухай бодлоо өөрчлөх хэрэгтэй юм л. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр мөнгө бол тийм муу зүйл биш. Мөнгийг мэдээж муу зүйлд ашиглах юм бол муу зүйл болно. А мөнгийг хамгийн гол нь сайн зүйлд ашиглах гэж бид нэр мөнгөтэй болъё гэж боддог ихэнх хүмүүс. Тэгээд мөнгө гэдэг зүйлийг муу юмтай холбож ойлгохгүй, мөнгийг сайн юм хийхэд зориулагддаг
тэ одоо эрх чөлөөг худалдаж авна, цаг хугацааг худалдаж авдаг тийм зэвсэг гэж харуул эхний ээлжинд. Тэгээд дараа нь мөнгөтэй болохын тулд мөнгөнийхөө мэдээж мөнгөнийг харах өнцгөө, мөнгийг харах тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байдаг. Би яагаад тэгэд яриад байна гэхээр би бас өөрөө ингэж яг амт жишээ сууж байна л да. Яагаад тэгэхээр би тийм баян айлаас гаралтай хүн биш. Манай ээж аав, хамаатан садан, манай ер нь гэр бүлийнхэн тийм баян усуд биш, мөнгөтэй усуд биш. Би адилхан л бусдын адил амьдрахын төлөө тэмцээл, мэрс эзэмшээл ингээл ажиллаад амьдарч яваа. Амьдралаа үсгээл. Амьдралдаа лото олж үзээгүй. Хэдэн саяар нь лото олж үзээгүй. Тим их мөнгө өвлж авч үзээгүй. Зүгээр л байдаг л одоо нэг монгол хүн те. Тэгээд мөнгөний ойлголтыг, мөнгийг зөвөр ойлгоод тэгээд хувийн санхүүгээ зөв одоо менеж хийгээд ярина гэж юм те. Зөв зохицуулаад, зарцуулаад ингээ явангууд аяндаа ингээ мөнгө цуглараад ирдэг. Тэрний өссөн бохор илүү дутуу юм ахгүй. Ямар нэгэн статус гейм тоглохгүй. Жил болгон шинэ гар утас авахгүй. 2 жил болоод шинэ машин авахгүй. Тэгээд хамгийн гол нь монголчууд ярьдаг хүнчлийнхаа хэрээр хөлөөж гэж ярьдаг тийм. Хамгийн гол нь орлогоосоо хэтрээгүй зардалтай байхад аяндаа мөнгөтэй болж ирдэг. За тэрний амь жишээ би сууж байна. За би бол манай эхнэр, манай гэр бүл сар болгон тодорхой хэмжээний мөнгийг хадгалдаг. Тэгээ бас хөрөнгө оруулдаг. Хөрөнгө оруулна гэхээр бид нэр одоо тийм мэдээлэлд орхон амар боловсртой хүн ингээ бодоод идэг. Тэгээ хөрөнгө оруулахын тулд заавал тийм мэдлэгтэй боловсртой 4 жил их сургууль сурсан байх албагүй. Хамгийн гол нь мөнгө яаж ажилтгийг, хөрөнгө зөвлөлөөр яаж ажилтгийг, мөнгийг яах ёстой, яавал мөнгө ихсдэг, яавал мөнгө багасдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За янз бүрийн юм авахгүй, статус гейм тоглохгүй. Тэгэд ер нь мөнгөө ингээ зүг засвараад ирэхэд ер нь аяндаа мөнгөтэй болоод ирдэг. Тэгэд тэр мөнгөө яах вэ? Тэр мөнгөө яаж зарцуулах вэ гэж одоо бодоод идэг хүмүүс байдаг. Тэднэр зөвлөж хэлэхэд хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд мөнгөөр яаж мөнгө олж болдгийг зөндөө арга байдаг. Мөнгөөр яаж мөнгө олох тийм арга зөндөө байдаг. Бизнес хийж болж гин, шинэ стартап үүсгэж болж гин, хөрөнгө оруулж болж гин, нүүлүүд хөрөнгө оруулж болж крипто юу гэдгээ тийм. Хүн залж болж гин. Хүн залж бас мөнгөтэй болж болно. Мэдээж тэр бол гоё биш. Тэгэд энэ бүгдийг ингээд зохицуулаад сурчих юм бол энэ бүгдийг ингээд бүгдийг ойлгочих юм бол аяндаа мөнгөтэй болоод ирнэ. За миний хувьд бол жил болгон шинэ хувцас аваад байдаг. Одоо жишээл миний энэ хувцас Монголоос авсан fake New Balance. За миний энэ бөмсөж байгаа энэ подолкгүй нэг юм хар нэг $10 подолк байдаг. Сая энийг Германаас 19 еврогоор авлаа. За энэ малгайг бол Норвегт явж байхдаа авсан. Нэг $10 малгай л баг. За тэг иймэрхүү хүнд нэг их хэрэггүй байдаг. Заавал чанартай үнэтэй халбгүй. Заавал үнэтэй юм байх хэрэггүй. Тэгээд хамгийн гол нь зарлага нь орлогоосоо бага байх юм. Тэргийн зөрүүг тэгээд хадгалаад хөрөнгө оруулалт сурчих юм бол бид нар аяндаа мөнгөтэй болоод ирнэ. Тэгээд мөнгө би түрүү хэлсэн тийм мөнгө бол амьдралд хамгийн чухал юм биш. Амьдралд бид нар юунаас аж аргал авдаг вэ гэхээр одоо тийм утга учираас амьдралын утга учир гэж ярьдаг тийм. Хийж байгаа амны утга учир, ажлын утга учир, амьдарч байгаагийн утга учир, гэр бүлийн утга учир тийм утга учиртай юмнаас бид нар аж аргал авдаг болохоос мөнгнөөс аж аргал авдаг. Мөнгөөр бол гэхдээ зөндөө юм худалдаж авч болно. Аж аргалыг худалдаж авч болно гэж би бодож байгаа. Ягаад тэгэхээр мөнгөөр одоо хийх дургүй юм хүнээр хийлгээ те. Эсвэл хийх дургүй юм мөнгөөр худалдаж аваад тэгээд өөртөө илүү цаг зав гаргана. За тэр цаг зав чинь чамд аж аргал өгнө. Тэгээд тэр нь мөнгөөр худалдаж авч байгаа аж аргал гэж ойлгоод байгаа. Тэгэхээр Тэмүүлэн гэдэг хүн энэ Money Wise Master Channel гэдгийг эхлээд одоо 2 жил болж байгаа. За хүнд хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм ярьдаг. Тэгээд ер нь бол хүмүүс хэрэгтэй гэж бодоод би яриад байгаа. Тэгээд яагаад тэгэхээр бид нар багасаа ер нь монголчууд бид нар хоорондоо мөнгөний тухай ярилцах хэрэгтэй. Мөнгө гэдэг бол мэдээж эмзэг сэдв. Тэгээд хамгийн гол нь бид нар хүүхдүүдтэйгээ мөнгөний тухай ярих хэрэгтэй. Тэгээд миний хамгийн одоо эцсийн зорилго яагаад нэг юм хийгээл 7 хоног болгон шинэ видео оруулаад хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм яриад яваад тийм утга учир нь юу гэхээр миний гол зорилго одоо 10 жил айскул оюутан хүүхдүүдэд мөнгөний тухай ойлгох, залуугаас нь мөнгөний тухай ойлгох, хөрөнгө оруулалтын тухай ойлгох, мөнгө хадгалах гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгох, мөнгөний чухал одоо амьдралд эзлэх тэр байр суурийг ойлгох тийм зорилготой ингэ яваад байгаа. Тэгээд тэр зорилготой бол би хүрэх гээд
яваад байгаа. Тэрэндээ хүрч болно. Тэгээд та бүхнийг тэр зорилгод маань хамт нэгдээд community болоод ингэ явж байгаад маш их баярлагдав. Тэгээд дэмжлэгт байнга талархдаг, байнга үздэг хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо цаашдаа бол мэдээж видео хийгээд явна, мөнгөний тухай ярина, дахин давтаж ярина, юмыг дахин давтажээж сайжирна, юм багаас эхэлдэг. Тэгээд та бүхэн бодож магадгүй өнгөтэй болохоос хоцорсон, айлсгүй өнгөрсөн гэж бодож магадгүй. Юм хизээч оройтойгүй байдаг. Тэгээд хөрөнгө оруулахад оройтсон ч юм уу, айлсгүй ямар нэг юм хэлэхэд оройтсон ч юм уу, бизнес гэхэд оройтсон ч юм уу, YouTube хэлэхэд оройтсон. Юм ямар ч юм оройтойгүй байдаг. Тэгээд хамгийн гол нь хийх нь чухал байдаг. Ярихаас илүү хийх нь чухал байдаг. Тэгээд хөрөнгө оруулалт дээр мөнгө ялгаагүй. Бид нар бодоол яваад байдаг. Нэг юм бэлдэл яваад байдаг. Тэгээд юунд бэлдээд байгаагаа мэдэхгүй. Тэгээд нэг мэдгээд амар олон цаг хугацааг алдсан байдаг. Олон жилийг өнгөрөөцсөн байдаг. Тэгээд оройтсон байдаг. Гэхдээ оройтсон гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь яг өнөөдөр эхлэх хэрэгтэй. Тэгээд мөнгөний тухай бүгдээрээ ярилцгаая. Хөрөнгө оруулалт бол тийм одоо тий quantum physics шиг одоо тийм амар одоо шинжлэх ухаан биш. Мөнгө бол бидний сэтгэл зүйтэй холбоотой байдаг, мөнгөний сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө ойлгоод, сэтгэл зүг ойлгоод мөнгөний тухай юм ойлгочих юм бол мөнгө яаж ажилладаг, хөрөнгөний зах зээл яаж ажилладаг, хүмүүсийн тарих яаж ажилладаг гэдгийг мэддэг болчихно. Тэгэхээр мөнгө амархан цугладаг. Тэгээд хамгийн гол нь хүн мөнгөтэй болохгүй нь орлогоо шалтгаалдаггүй. Хамгийн гол нь зарлага. Юун зарлагтаад байна. Тэрнээс шалтгаалдаг. За тэгээ энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Одоо би жоохон амарчгаад Дрезден хотод жоохон юм үзэж чад. Юу байна? Кемп сайт дээр бид нэр их нэртэйгээ одоо майхан тонно. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд дараагийн видеогоор түр уулзлаа.